За hi guys, тэгээд өнөөдөр үлэмж миний бий болоо. Нёахтайгаа хамт өнөөдөр бид нэг бас чухал сэдвийн талаар ярилцах гад бэлдсэн байна. За тэгээд миний хувьд бол pound sterling-ийн crisis буюу pound sterling-ийн хямрал одоо 1992 онд болж байсан алдартай энэ Black Wednesday гэдэг өдрийн талаар ярилцах гад бэлдсэн байна. За тэгээд шууд ерөөсөө ол яриалгаа ороод тэгээд явчих. Тэгэхгүй бол бас айгүй том сэдв байгаад байгаа учраас ярилцах зүйл бас олон байгаад байгаа. Учраас шууд гол сэдв рүү орё гэж бодож байна. За энэ сэдв дээр бол хамгийн гол энэ дээр харж болж байгаа зүйл бол hedge fund-ууд буюу hedge-ийн сангуудын эсрэг одоо төв банк одоо бооцоо тавьсан. За hedge-ийн сангууд төв банкны эсрэг бооцоо тавьсан шүү. Тэгээд энэ тухай бол гардаг. За 1992 оны 9 сарын 16-ны өдөр бол Их Британий засгийн газар фунт стерлингийг хамгаалахын тулд цаг тутамд 2 тэрбум долларын фунт зарцуулаад бодлогын хүүг бол тухайн өдөр бүрэг 2 шат дараалж өсгсөн байдаг. За эхлээд тийм нэг өдрийн дотор 10%-аас 12% болгоод тэгээд цаашаа 15% болгоод нэг өдрийн дотор маш том юм донслогсон мэдээнүүд гарсан байдаг. За нөгөө талд за одоо алдарт одоо энэ hedge fund-уудын барыг эцэг гэж хэлж болохоор George Soros үнэхээр трейдерийн хувьд ярих юм бол бид нар энэ hedge-ийн сангуудын бараг хамгийн алдартай хамгийн бараг супер хүн гэж хэлж болохоор George Soros энэ хүн байгаад байгаа. За тэгээд энэ хүмүүс нийлээд энэ сангууд нийлээд ойролцоогоор 10 тэрбум одоо долларын эсрэг бооцоо фунтын эсрэг тавьж исэн. Тэгээд энэ үйл явдлыг бол харал хавг гараг буюу Black Wednesday гэж зохион тэмдэглэгдсэн байдаг. За шууд энэ сэдвээс яг гол орхоос өмнө 1990-ад онд одоо Их Британи буюу Англи улсад яг юу болж исэн тухайс ярих нь чухал болчихно. За 1990-ад оны 80-ад оны сүүлээр ерхэд бол Америкийн за Англи эдийн засгийн одоо өсөлт бол маш өндөр байсан. За 5%-аас дээш дундчлагтаад маш өндөр өсөлттэй явж исэн. Гэхдээ энэ өсөлт нь сүүлдээ яг бодит яг органик өсөлт биш. Органик бос одоо бүтээмжээс гарч байгаа өсөлт биш. Энэ нь ерөөсөө өр зээл буюу одоо энэ өрөнд одоо суурилсан хөөс болж таарсан. За тэгээд эндээс шалтгаалаад буцаад энэ одоо Их Британи улсад одоо 1980 оны сүүлээр одоо recession буюу хямралд орсон байгаа. Хямралд ороод инфляц нь 10% түрээд 1990 он гэхдээ 10% дүрсэн. За орон сууцны үн бол тасралтгүй бас өсөж исэн. Тухайн үед бол орон сууцны үн буцаад 10-аас 15%-аар унаад тэр чинээгээр бас өрхүүдийн орлого бас хөрөнгө нь буурч ирж байгаа юм л да. За тэгээд мөн бас 10% ажил хөдлийн түвшин хүрсэн байгаа. Ийм том хэмжээний хямрал нүүрлж исэн. Тийм он цаг үеуд болж байгаа. За тэгээд энэ хамгийн гол асуудал нь за яг энэ улс орнууд ч угаасаа ийм recession хямралд ороод явдаг тийм үү. Хамгийн гол асуудал нь Их Британий одоо ипотекийн зээл авсан одоо энэ зээлүүдийн 90% нь хувьсах хүүтэй байсан гэсэн үг. За энэ хувьсах хүү гэдэг нь болохоор одоо төв банк бодлогын хүү, зээлийн хүүгээ одоо ихсэхэд тэр ипотекийн зээлүүдийн хүүн өндөр бас ингэж дагаж хөтлөнө гэсэн үг юм л да. Floating rate гэж хэлдэг тийм floating rate-ээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ айгүй том эрсдэл болж байгаа. Яагаад гэвэл одоо энэ том хямралд орсон инфляц 10% орсон байна тийм үү. Тэгээд төв банк нь энэ инфляцийг дарахын тулд том бас өндөр хүү бас баримталж явах хэрэгтэй тийм. Гэтэл яг хямралд орсон байгаа дээр энэ ипотекийн хувийн энэ хүү нас өндөр болоод ирэхээр чинь бүр хямралаас хямрал руу бүр утгагүй зүйл рүү оруулах нь тодорхой болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо засгийн газарт за мөн өрх бүрт бол маш их улс төрийн дарамт бол үүсгэж исэн. За тухайн үед бол Их Британий консерватив нам бол ялчсан тухайн үед энэ ажлыг ажиллаа хийгээд засгийн газар удирдаад явж исэн. За одоо энэний сүлд хэдүүлээ ярина. За энэ консерватив нам юу болсон бэ гэдэг талаар ярина. За тэгээд
Их Британи бол одоо 1990 онд бол ERM буюу exchange rate механизмд одоо Европын exchange rate механизм гэдэг энэ механизм доторт орсон байгаа. За энэ нь юу юм бэ гэх юм бол ерөөсөө ханшиг хаших тогтолцоо гэж би бол одоо монголоор орчуулмаар байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр 1979 онд нэг Европын орнууд тохиролцоод за ханшиг ерөөхдөө бол ингээ pegged буюу уяах нэг нэгнийхээ одоо үнэлгээг нь хуяад ер нь бол ханшаар нэг тогтвортой байлгаж авч үзье. Тэ одоо нөгөө 1970 оны сүүлээр тэ алтны Америкийн нэгдсэн улс алтны юг халсан штэ тэ алттай уйлдажсэн бүх pegged тэр юг халаад ингээд floating зах зээл рүү шилжүүлсэн. За Европын орнууд бол хоорондоо тохиролцоод энэ системээ ерөөхдөө бол Европ дундаа голдоо байгуулъя гэдэг шийдвэр гаргаад за гол зарчим нь ерөөсөө Германы марк, Deutsche Mark гэж одоо энэ мөнгөнд нэмэгдэлтэй байгаа тухайн үед. Тэгээд энийг нь зангилаа буюу анкроор оруулж ирсэн байгаа. Яагаад гэвэл Герман тэр тухайн үед бол маш бас өндөр эдийн засгийн өсөлттэй за баруун зүүн Герман хоорондоо нэгдээд том одоо Германыг үүсцэн өнөөдрийн байгаа Герман үүсцэн байгаа байдалтай байсан. За тэгээд тухайн бусад орнуудын одоо Итали, Их Британи, за одоо Испани, за юу гэдэг чинь тэгээд энэ мөнгөнд хэмжигтэн тодорхой хэмжээнд бол хэлбэлцэх боломжтой байсан. За одоо жишээлбэл 1 фунтыг 1999 онд Их Британи нисэхдээ 1 фунтыг 295 Герман марктайгаар тэнцүү тогтоохоо шийдсэн байна. Тэгээд энэ үнэлгээг гаргаж ирээд тэгээд интервал нь нэмэх болон хасах 6% хооронд одоо ингэж өөрчлөгдөх боломжтой гэж байгаа байхгүй. Ерөөсөө хязгаар нь 6%-аас за энэ үнэлгээнээс 6%-аас дээш гарах боломжгүй, 6%-аас доош унах боломжгүй гэсэн тийм интервал үлдээгээд тэгээд ерөөдөө бол энэ ERM гэдэг тогтолцоонд шилжсэн байгаа. За тэгээд гэвч энэ ханш нь бол эдийн засгийн бодиттой байдлаас бол хэд өндөр үнэлгээтэй байсан болж таарж байгаа. За тэрийг нь бол одоо уналттай холбож дараагийн энэ слайдуудаар ярина. За Британи бол өндөр уналттай үедээ одоо энэ хямралтай үедээ бол инфляц нь өндөр үедээ бол энэ өндөр хүү барьж явах хэвээр боловч яг энэ хямралтай үедээ бодлогын хүү бас бууруулахын зүйтэй тийм үү тухайн үедээ. Тийм учраас анкер болоод ингээд уйж байгаа тогтолцоо чинь анкероо дагна гэсэн үг байхгүй. Бодлогын хүү нь анкероо дагах хэвээр Герман марк, Германы Бундесбанк байж байгаа, төв банк. За Германы Бундесбанк тухайн үедээ нэг 10% инфляцтай байхад нэг 9.1% бодлогын хүү баримталж исэн бол за нөгөө талд Их Британи улс түүнийгээ дагаад 9.5 болох хэрэгтэй. Яагаад гэвэл эн чинь peg буюу уйдсан ханш учраас уйдсан ханш чинь нөгөө талдаа ингээ carry trade хийх боломжтой. Хэрвээ зөрүүтэй байгаад бол carry trade хийгээд нөгөө ханшин дээр том их одоо дарамт үзүүлнэ. Нөгөө нэг ханшууд дээр нөгөө нэг улсынхаа эдийн засаг дээр маш их том дарамт үзүүлнэ гэх мэтчлэн ингээд байж ах хэвээр байж байгаа. За тэгээд фунт яагаад эмзэг болсон бэ гэдэг талаас нь ярих зүйтэй байх. За хэд өндөр ханштай байсан ба. За 1 паунд нь 295 маркаар одоо бодит үн цэнээсээ 15-аас 18%-аар хэд өндрөөр үнэлэгдсэн байсан. За энэ нь бол ер нь бол Их Британд одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс экспортыг бол үнэтэй болгоод эдийн засгийг сулруулах бас нэг том хүчин зүйл болж байгаа. Хэрвээ ханш нь илүү хямдхан байсан бол гадаадаас одоо энэ хямралтай үед те гадаадаас одоо Германаас хүмүүс юм импортлж оруулж ирэхэд за энэ хямдхан байвал илүү Их Британаас илүү сайн юм аваад одоо Их Британы энэ хямралаас гарахад бас туслаж болно шүү дээ те. Харин тийм байгаагүй. Харин тэгээд эдийн засгийн хямрал за уналттай үедээ бодлогын хүүг бууруулах шаардлагатай байсан ч одоо нөгөө ERM гэдэг тогтолцоонд орсноор өндөр хүүтэй барьчихж байгаа гэсэн үг. Хичнээн одоо эдийн засгаа сэргээх бодлого баримтжилж явах ёстой ч гэсэн бусад энэ механизмд орсноор том алдаа болж байгаа. За Герман болж байгаа. За Германы энэ сая руу ярьсан 9.5% хүртэл бодлогын хүүг өсгсөн эднүсийг бусад
орнууд ч гэсэн дагах тогтолцоотой байгаа. За хувьсах хүүтэй ипотек сая ирсэнчлээ 90%. Хувьсах хүүтэй байсан нь хүү өсөх тусам бол одоо сая өөрөх санхүүгийн хүндрэлд орох. За улс төрийн төвчгүй арахгүй байдлыг үүсгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр Германы бодлогын хүүг дагж байна гэдэг чинь 9.5%-ийн ипотекийн хүүг Их Британд өөрсдөө бас төлөх хэрэгцээ юутай шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ том асуудал болж байгаа. За үүнийг овчноор ашигласан бас хэдэн хүмүүс байгаа. За гол тоглолчдоос Английн банкыг эвзэн the man who broke the England гэдэг баха. England Bank гэдэг баха. Тэгээд энэ дээр бол George Soros гэж ирэх юм байгаа. Хамгийн гол ер нь бол тоглогчд. За тухайн үед бол хамгийн том хедж фандууд сангуудыг өдөртдөг байсан. За тэднүүсийн бараг өдөртөж байгаа хөрөнгийн хэмжээ бараг 10-аад орчим тэрбум доллар байгаа шүү дээ. За 1992 онд 10-аад орчим тэрбум доллар гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Одоо өнөөдрийн инфляцтай байлуулаа харуул. За тэгээд Quantum Fund гэж өөрөө байгуулсан. За Quantum Fund-ын доор Stanley Druckenmiller гэж энэ том хеджийн бас гол сангийн менежерээ оруулж ирээд энэ хоёр ерөөхдөө бол тохиролцоонд хүрээд одоо тий хамтдаа за нэг юм бооцон дээр тавиад за нэг юм арилжааны санаа байна гэдэг ч юм уу. Тэгвэл тэн дээр энэ хоёр ерөөхдөө бол гол одоо шинжилгээ бүх зүйлүүдээ хийдэг байсан байна. За тэгээд засгийн газрын бодлого өөрийнхөө нь ерөөхдөө бол гол стратеги нь глобал макро гэж байна. Макро трейдер манай хүн бол ерөөсөө засгийн газрын бодлогыг шинжилээд бас эдийн засгийн бодит байдалтай ерөнхийдөө бол зөрүүг болж тогтоож нэм том бооцоо тавьдаг тийм төрлийн хүн байгаа даа. Жорж Сорос бас маш мундаг хүн байгаа даа. За тэгээд тухайн нэтворт нь бол одоогийн байдлаар бол $1.5 тэрбум долларын одоо хөрөнгөтэй чинэлэг хүн байгаа даа. За Stanley Druckenmiller гэж бас чухал хүн байгаа. Тэгээд дараагийн дугааруудаар энэ хедж фандуудын менежерүүд ямар хүмүүсээс ямар бооцоо тавьж яаж бас ашиг хийжээ гэдгийг бас гол ярих нь бас зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд хедж сангийн гол менежер за 1992 онд фунтын одоо шорт хийж зарах анхны санаг гаргасан хүн Stanley Druckenmiller гэж өөр хүн. За мэдээж энэ дээр орж ирж байгаа нь энэ хоёр дээр орж ирж байгаа нь Scott Bessent гэж хүн байгаа те. Өнөөдөр одоо амар алдартай болсон United States Америкийн Treasury-гийн сангийн яамны одоо secretary болсон шүү дээ тий. Тийм сайд нь хүн байгаа даа. Гол одоо Трампийн одоо сонгуулиар ч маш хандив өгөөд Трампд ч хамгийн том хандлагч нь баг болж орж ирээд 2 удаа сангийн яамны тий. 2 удаа сангийн яамны сайдаар томилогдож байгаа. 2 дахь удаа одоо ч гэсэн сангийн яамны сайдаар явж байгаа. Чи одоо энэ тарифтай холбоотой бүх асуудлуудыг манер зохион байгуулж хийж байгаа. Харин тий. Тэгээд араас нь зүгээр гар барьдаг ажлыг нь Трамп хийж байгаа. Хамгийн гол одоо энэ тариф за такс хэд байх уу? Америкийн нэгдсэн улсад байгаа ажил хийж байгаа хүмүүс такс хэдийг ногдуулах уу гэдэг ерөөсө сангийн яам боловсруул тооцоолж гаргаж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийгээ ерөөхдөө бол засгийн газрын энэ зарлага юу өдрийг бүгдийн бажетыг хариуцж байгаа газар чинь сангийн яам болж таарч байгаа. Тэгээд тухайн үед Scott Bessent бол тий. Тэгээд Scott Bessent бол тухайн үед бол Quantum Fund-ын дороос одоо ингээд бас фанд менежер, сангийн менежерээр орж ирж байсан. Тухайн үед бол нэлийн залуухан байгаа штэ. Манай хүн бол нэг юм сургуулаа төгсөөл одоо ч гэсэн нэг тийм амар хөгшин хүн биш штэ. Тий, амар тийм хөгшин хүн бол биш. Тэгээд өөрөө бол судалгаа хийгээд ипотекийн зээлүүдийн 90% нь хувьсах үүтэй байгааг олд тогтоосон Scott Bessent болж таарч байгаа. Тэгээд тэр гурав нийлээд за зээл мэйл аваад ч юм уу одоо яг өөрсдийнхөө эзэмшиж байгаа сан дээр нэмээд зээл мэйл аваад бүтэн $10 тэрбум үнэлгээтэй ерөөхдөө бол фунтыг, паундыг шорт хийх арилжааг нээсэн байгаа. Тухайн үед нэг 8 сарын сүүл орчим 92 оны 8 сарын сүүл орчмоор нэгээд за энэ нь болохоор сүүлд бол хамгийн том валютын халдлага болж гарсан. За энийг надад тайлбарлая. За short selling мэдж байгаа тий. Ерөөсөө энгийнээр
фунтыг зээлж аваад нэг банкнаас зээлж аваад одоогийн ханшаар зарангуутаа одоо Германы марк юм уу доллар болгож аваад тэгээд ханшаа унахыг нь хүлээгээд за одоо энэ ханш унаад тэгж орчихснээр нь буцаж үнэ хямдарсан үнээр нь хөдөлж аваад инкийг нь ерөөсөө шорт селинг гэж яриад байгаа. За ерөөсөө ингэнээр за одоо гол сэдв нь болохоор харлаа үг гараг маш жан за тухайн үед бол нөгөө интервал ярьсан шүү дээ. 295-аар тогтоож исэн одоо паундын үн чинь нөгөө нэг 6% доош унж болно гэсэн интервал дээр ирсэн. Хамгийн доод үнэлгээнд дээр ирсэн байгаа байхгүй. Тэгээ тухайн үе дээр ирсэн тохиолдол яадаг вэ гэхээр одоо тухайн улсын төв банк паунд стерлингийн төв банк одоо стерлингийг хариуцж байгаа Англи улсын төв банк тэр шал үн дээр нь ирсэн байгаа тохиолдолд тэрийг нь худалдаж авах үүрэгтэй байдаг өөрсдөө. Одоо нөгөө гадаад валютын нөөцөө зараад өөрсдөө тэр паундаа худалдаж авах үүрэгтэй. Тэгээд тухайн үед бол Английн банк тухайн үед үн дээр ирсэн байсан. Тэгээд зах зээл дээр 300 сая фунтыг их хэл зарцуулсаад худалдаж аваад гэсэн ба худалдаж аваад захиалгууд орж ирээл худалдаж аваадсэн чинь ямар ч нөлөө үзүүлээгүй. За тэгээд за эн чи юу н хэцүүдчлээ гэд ингээд хурал хийгээд засгийн газар ихэд бол төв банк нь хурал хийгээд газ хурал хийгээд за бодлогын хүүг за ерөөсөө бид нэр одоо гадаад валютын нөөцөө ингэж ашиглаад байж болохгүй. За одоо бодлогын хүүгээ нэмд өсгөөд тэгээд бид нэр энэ ханшиг жоохон дээш өсгөх гэж үзье гэд. Тэгээд 10-аас 12% болгосон байна. Засгийн газар бодлогын хүүгээ 12% болгосон ч хөрөнгө оруулагчид ерөөсөө тэн дээр нөлөө үзүүлээгүй. Ерөөсөө уул нь бол Америкийн нэгдсэн улсад одоо бол бодлогын хүүг өсгөвөл ямар том шок орох уу гэдгийг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Ингээд зах зээл дээр. Гэтэ тухайн үед бол ерөөсөө ингээд 12% болгосон ч гэсэн 1% ч гэсэн хөдлөөгүй заяа. Паундын. Тэгэл яг тэн дээрээ маш их шорт захиалгууд орж ирж байсан, маш худалдах захиалгууд орж ирж байсан. За тэгээд ингээд явуулсан. Тэгээ нөлөө үзүүлээгүй. Тэгээ энэ цагаас эхлээд нөгөө нэг гадаад валютын нөөцөө бас ингээл зараал эхэлж байгаа юм л да. Гадаад валютын нөөц тухайн өдрөө зараал эхэлж байгаа. За тэгээд өдөр нөгөө нэг засгийн газрын том хүмүүсээ нийлж агаад дахиж шуурхаа хурал хийсэн. Тэгээд дахиж шуурхаа хурал хийсний араас бодлогын хүүгээ 15% авчирсан. За тэгээд зах зээл үнийг юусоо ойлгож байгаа юм чи. 2 удаа өдрийн дотор 2 удаа бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаж байна. Энэ дээр бол маш их сандарч байгаа юм байна гэдгийг бол мэдээд. За энэ дээр бол тэд нэр өөрсдөө бас маш их алдагдал хүлээж байгаа гэдгийг энэ хежийн сангууд эсрэг боцоод авсан байгаа хүмүүс бас мэдж байгаа байхгүй. Тэгээд үргэлжлүүлж бас хежийн сангууд зээл авч үргэлжлүүл шорт арилжаа нээсэн. За тэгээ өдрийн турш Английн банк бол өөрсдөө 27 тэрбум фунтыг ерхэд бол зарцуулаад өөрсдийн гадаад валютын нөөцөд 40%-ийг нь тухайн улсын гадаад валютын нөөц гэдэг чинь маш чухал зүйл шүү дээ, тий. Чухал тэгж тийм үү. Тий, нэг өдрийн дотор 40% нь байхгүй. Үүнийг шал үн дээр нь хөдлөж авах үүргээ хүлээсэн учраас тэгээ зарцуулсан ч гэсэн ханш тэгэл үнэхээр хөдлөөгүй. Дээш хөдлөж авсан ч гэсэн хөдлөөгүй. Тэгээд ингэж орж ирснээрээ сүүлдээ за одоо ерөөсөө нөөцч дуслаа. Одоо ерөөсөө энэ үнэ тогтоох боломжгүй боллоо. Тэгээд бид нэр буурвал одоо энэ ERM European Exchange Rate Mechanism буюу одоо нэг ханшиг үлсэн тогтолцооноос гарья гэдэг шийдвэрээ хамгийн сүүлд орой гаргасан байгаа. Тэгээ орой сангийн сайд Норман Ламонт нь хэвлэлийн баг хурлыгээд тэгээ floating ханшийн систем рүүгээ буцаагаад орё гэдэг шийдвэрээ гаргасан. За тэгээд үүнээс хойшоо паунд шууд тухайн өдрийн энэ шийдвэрээс хойшоо нөгөө нэг шал үн гэж байхгүй болсон шүү дээ одоо. Төв банк хөдөлж авах шал үнэгүй болсон учраас 10-аас 15%-аар доошоо унж орчихсон байна. Фунт юм. За тэгээд ялагч нарыг нь харах юм бол нэг өдрийн дотор Жорж Сорос өөрсдийнхөө фандаараа дамжуулаад
1 тэрбум долларын ашиг хийсэн. За энэ бол бараг байх боломжгүй зүйл шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Нэг өдрийн дотор ийм их мөнгийг хөрөнгөний зах зээлээс те ингээд хийж ийна гэдэг чинь бас амар. Тэгээ тэр үеийн үнэлгээ өндөр те. Тий, тэр үеийн үнэлгээ өндөр. Бараг одоо үеийн мөнгөөр эн чинь бараг 10 тэрбум байна. Тэрнээс ч их мөнгө байгаа шүү дээ. Тэгэхээр бас юу байгаа. За мэдээж Их Британий экспортлогчд байгаа. Англи улсаас экспорт хийж байгаа хүмүүс. Ханшин унснаас чинь гадаадаас худалдаж авахад илүү хямдхан болчихж байгаа. Нөгөө нэг бараг нь. Тийм учраас илүү их борлуулалтаа өсгөж чадж байгаа. За эдийн засаг болж байгаа. ERM-с гарснаар одоо энэ ханшиг хаших тогтолцооноос гарснаар бодлогын хүүг өөрсдөө одоо шийдэх одоо боломжтой болсон. Одоо Германаас хамаарахгүйгээр, бусад улсуудаас хамаарахгүйгээр өөрсдөө бодлогын хүүгээ тогтоогоод одоо эдийн засгийн хямрал нүүрлж байгаа тохиолдолд бодлогын хүүгээ баг дээр байлгах одоо боломжтой болж иж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд ялагдчихд байгаа. Мэдээж Британий засгийн газар 3.4 тэрбум фунтын алдагдал хүлээсэн. Эндээс л цэвэр алдагдал гарч ирж байгаа. За тэгээд Төв банк нь тэгж сая дөрөв 27 тэрбум фунтыг зарцуулж юу гэсэн штэ. Гадаад валютын нөөцөд зарцуулсан гэсэн штэ. Тэгээд тэрийг буцаад өсгөхийн тулд мэдээж floating ханш руугаа орсон учраас буцаад зарж эхэлнэ. Нөгөө паундаар зарж эхлэе. Тэгээд нөгөө нэг 10-аас 15% унахад нөлөөлж байгаа байхгүй. Мэдээж энэ дээр татвар төлөгчид энэ Төв банкны алдагдлыг нөхөд мөнгөө зарцуулна. Засгийн газрын нэр хүнд явж байгаа. За тухайд консерватив нам одоо засгийн төр засгийг барьж исэн бол үүнээс хойшоо одоо дараагийн сонгуулиар ерөөхдөө бол либерал нөгөө нэг намууд нь гарсаар агаад бараг 20 жилийн турш консерватив нам дахиж гарч ирээгүй. Одоо ерөөсөө засагт бол гарч ирээгүй. Ягаад гэвэл энэ хийсэн алдаа нь ийм бас том байгаад байгаа учраас цаг үеийн нөхцөл байдал ингэж таарсан. Тэгээ 2010 он хүртэл консерватив нам нэг ч ялаагүй гэж байгаа байхгүй. За тухайн үед бол паунд бол 25%-аар ам доллар эсрэг унсан байгаад байгаа. Энэ чинь айгүй том юу нүүрлж байгаа шүү дээ. Тухайн Англи улсад чинь яг Англи улсад цалин орлого олж байгаа, ажил хийж байгаа хүмүүс чинь яг энэд чи яг шууд тэрийг мэдэрч хүлээж авч байгаа шүү дээ. Маш гаднаас бараа оруулж ихэд маш өндөр үнэтэй болно. Одоо паундын үнэлгээ нь маш бага байгаа учраас энэ чинь өсөлтөх чадвар. За тэгээд энэ үнэлгээ маш муу болж орчиж байгаа. Илтэрж байгаа. За тэгээд энэ хямралаас болсон сургамж нь болохоор Их Британи ийм алхмууд хийсэн байгаа. За тэгээд чөлөөт ханш floating ханшны систем рүү ороод тэгснээр илүү өөрсдийн эдийн засагт өөрсдийн тохирсон мөнгөний бодлогоо явуулах боломж бүрдэж байгаа. За тэгээд араас нь болохоор инфляцийн зөвлөлт 1992 онд гаргаж ирээд за одоо энэ дээр чинь нөгөө Төв банк нь илүү бие даасан байдал шилжиж байгаа учраас за инфляцийг онивчлах зөвлөлт 2% байлгая 2% рүү ойртуулъя гэдэг тийм товтортой бодлогоо баримтлаад явчихсан байна. За тэгээд 97 оноос Английн банк улс төрөөс бие даасан болоод одоо хүүг өөрөө тогтоох хэрэгтэй болсон бодлогын хүүг эдийн засаг ямар байгаагаас шалтгаалаад өөрсдөө тогтоосноор болохоор энэ нь бол итгэлцэл нэмж байгаа дээрээс нь үр ашигтай бодлого гарч ирж байгаа. За тэгээд үүний өнөөс бол ийм буцаад эдийн засгийн сэргээд инфляц нь буураад ажил эрхтэл нь эхлэлт нь өсөж эхэлсэн байна даа. За тэгээд энэ дээр болохоор ийм сургамж байгаа даа. Энэ дээр галс яриад авчи. За хит өндөрөөр үнэлэгдсэн одоо ийм сул эдийн засгийн үед ханшаа ийм өндөрөөр үнэлүүлж гаргаж ирэх нь бас айгүй буруу гэдгийг бол харж байгаа. За тэгээд нэр хүнд засгийн газрын нэр хүнд бол мэдээж маш их алдарсан. За бодлого бас бодит байдал хоёр таарах хэрэгтэй гэж байна. За Герман тохирсон бодлого Германд тэнцээ инфляци өндөр бодлогын хөг өсгөж болж байхад одоо эдийн засаг нь уул нь
хурдцтай өгдөж байгаа хямралд ороог байгаа шүү дээ. Тэгээ Германд явуулж исэн бодлого Их Британд тохирохгүй байхгүй юм чинь. Шал өөр хоёр өөр улсын эдийн засгийн нөхцөл байдал цаг нь ч гэсэн таарахгүй. Тийм учраас энэ дээр маш олон улс гүрнүүдээс айгүй их сургамжуулж авсан байдаг. Ингээд ханшиг уйх нь өөрөө бос нөгөө нэг улсын орнуудтай уйх нь өөрөөс том эрсдэл болж идэг гэдгийг харж байгаа. За тэгээд хежийн сангууд зах зээлийн үнийг зөв үнэлэхээр бол түлхдэг. За тухайн үед бол Quantum Fund, Soros, Druckenmiller гэж энэ тоглогчд байгааг бол өөр нэгэн бас нэг хежийн сан гарч ирээд яг л энэ паунд эсрэг хизээ нэг өдөр угаасаа бооцоо тавиал унгахал стол байсан. Тийм учраас ерөөсөө бодит үнэлэхээр энэ хежийн сангууч ерөөсөө муу зүйл хийдэг зүйл биш байхгүй. Үнэхээр англиг сүрүүлчихье гэж хийгээгүй. Чи угаасаа л хизээ нэг өдөр энэ зүйл болох нь тодорхой байсан. Харин хежийн сангууд нь энэ бодит үнэлэхээр навижрахын тулд ерөөсөө барыг тусалсан л гэж хэлж болох гээд байгаа байхгүй. За яг эдийн засаг тий урт хугацаанд энэ чинь айгүй чухал болж иж байгаа. За тэгээд Төв банкны бие даасан байх байдал гэж байгаа. Энэ чинь засгийн газраас хамааралгүй засгийн газар ямар бодлогоор хэлж чинь тэндээс нь Төв банк бие даасан байдлаа авч үлдэх хэрэгтэй гэдэгт шууд том одоо юм сургамж болж байгаа. За эндээс хямрал бол шинжил авчирдаг гэж байгаа. За ингээд хямрал гарч ирснээрээ ингээд систем өөрөө ингэж би өөртөө ингэ сайжраад илүү их ингээд оновчтой ухаалаг юм систем нь илүү сайжраад явж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийн байгаа бид нар энэ одоо энэ систем эдгэр чинь угаасаа хамгийн сайн нь бол бид нар өнөөдөр ингэж ашиглаж байгаа шүү дээ. Энэ чинь үргэлж ингэ сайжраал нэг өдөр угаасаа болохоо байна. Энэ систем энэ хөрөнгөний зах зээлийн систем нэг өдөр болохоо байна. Тэгээд унаа өөрчлөгдөнө. Тэгэл ингээл яваал байх юм шиг болоо да. За тэгээд миний ярих зүйл ингээд байдаг шүү дээ. Уучлаарай. Угаасаа л хүн төрлөختөн хийж чадах хамгийн зөв зүйл рүү гал явж байгаа гэдэг хамгийн гол чухал point гэдэг. Тэгээ одоо юу гэдэг одоо Черчилль ч гэсэн ардчлал гэдэг зүйл бол бидний олсон зүгээр л одоохондоо хамгийн сайн систем болохоос биш энэ бол үнэхээр бас гайхамшигтай зүйл биш юм а гэдэг. Тэгээ ерөөсөө надад ойлголт ч гэсэн айгүй чухал ойлголт. Бид нар ингээл заримдаа юу гэдэг одоо жишээ одоо дурдчихар болд юм л болдгоо юм бол манай хөрөнгөний зах зээл дээр Монголд шорт арилжааг нэвтрүүлэх шаардлага байгаа байхгүй. Яг шорт арилжааг нэвтрүүлэх шаардлага байгаа юм гэхээр бид нар шорт арилжааг хийсний дараагаар зах зээл унах эрсдлээс айгаад тэрийг нээхгүй шүү дээ тий. Үнэлгээнүүд нь унах гэдэг хүмүүс шорт хийгээд эхлэхээр одоо юу гэдэг шортон дээрээс хүмүүс ашиг олох гээд. За тодорхой хэмжээнд унаад эргээд дараагийн өсөлт чинь яг жинхнээсээ тэнцээч нөгөө худалдаж авах зарах тэр нөгөө үндсэн процесс руугаа шилжих гээд байгаа. Тэгэхгүй одоо бид нар яа гэхээр зөвхөн худалдаж аваад хадгалаад байдаг. За бити унаасаа гэж залбиралдаг буюу олон хүмүүс бити зараасаа гэж. Тэн дээр чинь short interest ороод ирэхээр ямар нөхцөлийг бүрдүүлэх юм гэхээр нөгөөдөг чинь унах хэвээр хэмжээ рүү унаад яг энэ компани хамгийн бага үнэлгээ энэ дээр байна шүү гэж одоо хүмүүс тооцох гээд байгаа байхгүй. Тэгдэг болчих юм бол тэр компани одоо ашигт ажиллагаа магадгүй санхүүгийн тайлан гарлаа гэхэд одоо жишээ манай банк нар 60 70 80% ашигт ажиллагаатай энэ гарч байгаа. Тэгэд тэн дээр нөгөө импакт орж ирдэггүй. Одоо жишээ манай Монголын зах зээл дээр. Тэгэхээр нөгөө доод үнэлгээн дээр очицсан явж исэн компаниг чинь одоо ашигт ажиллагаа сайн гарлаа гэхэд энэ чинь илүү одоо үнэлдэг болдог. Нөгөө санхүүгийн юунуудыг хийж болдог, тооцооллуудыг хийж болдог. Решо харьцаануудыг тооцож болдог. Ийм болох хэвээр. Тэгэд мэдээж төгөлдөрчих хэвээр тий юм бол нэг одоо ингээл ийм байд юм чи энүүрээ байгаа л байна гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Тэгэхээр манайх чинь ер нь бол нэг тэгж одоо юугаа мэдгэл хэрэгтэй л байгаа юм л та. Хамгийн доод хэсгийг. Супер гоё байна. Тэгээд ерөөсөө мэдхгүй сэдв байна, мэдхгүй түүх байна. Тэгээд яг ингээ харахаар ялчгүй ойлгож ил байна л да чи ингээ тайлбарлаад яриад хахад нэрэл тэндэл гэж харж байгаа. Тэгээд энэ урт хугацаанд тэр системийг ерөнхийдөө янзалчилж байгаа байхгүй тий. Харин тий. Монголын хувьд ч гэсэн бас айгу асуудалтай байгаа шүү дээ. Ондоо төр засгийн хүмүүс нь гарч ирээл
гадаад валютын нөөц за тэр нэг төв банкны хараат бус байх байдалч дүүрч одоо тэгээд гадаад валютын нөөц одоо дэлхийн одоо хамгийн дээд түвшиндээ ирчлээ гээл. Тэгэл яг сүүлийн 5 жил хэдэн жилийг харах юм бол тэгэл 5.5-аас нэг ахисан юм уу юу л байгаа шүү дээ. 5.5 тэрбум доллароос. Яг нөгөө хоёулаа дээр иржсэн шиг нөгөө GDP-ийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх тусам нөгөө нэг юугаа дагаж таны хэлжсэн шиг гадаад валютын нөөцөө бас дагаж өсгөж явах хэрэгтэй гэдэг. Тэгсэн чинь манай бас болохоор тэгээгүй. Тэгээ тэрийгээ бүр орхицсан байгаа байхгүй. Тэгээд 23 онд нэг ойролцоогоор 5 орчим руу өгч ийсэн. Тэгээ тэр үед нь баг дотоодын нийт бүтээгдэхүүн баг энийхээ тал нь байсан байгаа байхгүй. Тэгмэд бид нар өнөөдөр өнгөрөөд байна л да тий. Бид нар урд очид хүрээгүй 5.8 боллоо гэд. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүн даа болчиход байдаг нөгөө нөөц нь бараг хэвдэж хууж байгаа байхгүй. Тийм. Тэгээд энэ дээр маш том эрсдлүүд үүсэж байгаа байхгүй. Тий. Харин тийм. Яг ялангуяа гайхаад ах шаардлага байхгүй л гэсэн. Тий. Харин тийм. Тэгээд манайх ч одоо ингээд доллароо одоо барих гад үзээд байгаа шүү дээ тий. Одоо ингээд барих гал үзээд байна. Тэгээд сүүлд ч 22 онд лөө 23 он нөгөө чарт харж байхад хоёулаа манай нөгөө гадаад валютын нөөц чи 2 руу унж орж ирж байсан. Хэд байлаа? 2 руу орж ирсэн. Тийм. Тэр чинь нөгөө юутай холбоотой л да тий. Дайнтай холбоотойгоор бидний нөөцийг ерөнхийдөө яг хүмүүс бас нөөцөлж ийсэн хувьдаа. За түүнээс гадны зах зээлийнхэн бас орж ирж нөөцлөх хандлага руу орсон тий. За Орслол юм чи угаасаа. Тэгээд Оросууд орж ирээд ингээд чадхаараа доллар атгаад аваад гарч байгаа байхгүй тий. 8 шарга марга банкнуудаар яваад чадхаараа цуглуулад гарч байгаа. Тэр чинь нэг өөрсдөнд нь эрсдэл үүсгэж байгаа гэдгийг ойлгож штэ. Рубль үнэгүй болгож байгаа гэдгийг ойлгож байна. Тэгэхээр тэнцээ рублийн үнэгүй ойлгож ирснаас Монгол руу орж ирээд төгрөг аваад төгрөгөөрөө буцаагаад доллар авчих байхгүй. Тэр нь манад эрсдлийг үүсгээд бидний өнөөдөр энэ 3500 600 болох эхлэл чинь тэнцэнээс явчихж байгаа. Тэр үед чи 2850 дээр харьцангуй бид нар чи их доктортой удаа явсан. За энийг Монгол банк ч гэсэн ер нь бол зохицуулж айгүй тэрэн дээр нь байлгаж ирсэн. Тэгмүүд хүмүүс тэрэн дээр нэг тим ярьдаг. Хүмүүс ч юу авах те би ч гэсэн өөрөө бас нэг яриад явж ирсэн үнийх нь нэг нь доллар дэлхийд ингээд үнэтэй болоод байгаа учраас долларын индекс үнэтэй болоод байгаа учраас энэ дээшээ ингээд явж байгаа маа гэж тайлбарлах. Долларын индекс яг үнэтэй болж байгаа нь үнэн. Гэхдээ тэр нөгөө бусад тэр 6 валютынхаа эсрэг үнэтэй болж байгаа байхгүй. Түүнээс тэргийн эсрэг бол тэр тооцоол хамаагүй шүү дээ. Бидний долларын үнэлгээ чинь бидний өөрсдийн цуглуулсан байгаа тэр долларын нөөц зах зээл дээр хэрэг гар дээр доллар байгаа тий тэрнтэй холбоотой байхгүй. Тийм болохоор доллар ховорцсноор ер нь бол үнэтэй болоод байгаа. Бид нэр сайн юм зараад ах юм бол уг нь бол бууж ирэх хэлсэн л та. Гэхдээ нөгөө нэг өссөн юм чинь буухтаа маш удаан. Тий. Удаан буудаг. Тэгэхээр нэг өссөн шигээл яахгүй л тий буухгүй л тий. Ер нь бол одоо доллар буцаа буух нөхцөл харагдаж байна уу? Яг хувийн үнц Монголд үнцээс тий. Бид нар одоо яг зөвөр яг үнэхээр юу өсөх юм бол нүүрсний үнэ өсөх юм бол бид нар харьцангуй долларын нөөцөө сайжруулах, гар дээрх долларын тоо хэмжээ их болох тийм юм үүсэх баг. Тэгж чадах юм бол эргээд нэг 3300 400 ингээд доошлох боломжтой л да. Энд чинь нөгөө дайнаар тэр 3500 бас урд нь хүрсэн шүү дээ. Тэгчээ доошоо бид нар баг 3300 энэ төрлөө хүртэл буусан байхгүй. Тэр үед чинь бас нөгөө нэг цуглуулалтаа хийж штэ тий. Тийм хэмжээний бид нар нөөцийг дахиж цуглуулж чадахгүй л гэдэг асуудал байна л да. Тэгэхээр нөөцөө хадгалдаггүй л улс л та тий. Нөөцөө яалтчгүй олж байгаагаа нөөц болгож хадгалдаггүй улс учраас үгүй ядаж цалин болгоод тавих л байна л та. Тэгэхээр ер нь мэдгүй. Яг одоо бол эргээд тэр буун гэдгийг бол хүлээхэд бол худлаах зүгээр яаж өсөхгүй байх вэ л гэдэг дээр анхаарал болох хэрэгтэй байна. Харин тийм баг. Тэгээ ялтчгүй нөгөө fiscal policy нь болохгүй. Одоо сая дөрөв өмнөх дугаараар хоёлаа ярьсанчлаа. Fiscal policy нь болохгүй асуудалтай. Дараа жилийн төсвөн нас айгүй алдагдaltaй гарч ирэх гээд тэгээд маш их болон зардлууд хэрэггүй зардлууд байгаа даа. Энэ дээр ингээ харахад чинь бид нэр ингээ цаанаа ингээ нөөцлөх бас боломж ингээ харагдахгүй байдаг. Яг эндээс яг үнэхээр харахад цалин мэл ингээл цаашаа тавьсан ч гэсэн ингээд нэмлээч гэсэн тэгээд гадаад үйлдвэрийн нөөцөө бас ингээд нэмэх
бас боломж нь бас айгүй хязгаарлагдмал байгаа юм шиг харагдаж байгаа юм л да. Худалдааны тэнцэл айгүй сайн нэмэгтэй байх хэрэгтэй. Бид нар тэр нэг сангууд яриад идэг штэ тий. Ямар сан бэлээ. Зарим нь ч үлгэрл юм шиг байгаа. Тэгээд тэр сангуудыг бүрдүүл сайн чадах юм бол магадгүй тэгээд тэр цугларсан мөнгөө менежмент хийж чадах юм бол буюу өсөхгүй дээ штэ тий. Тэгэх юм бол харин магадгүй доллар буух. Тэгэхгүй гэх юм бол өсвөсөг угаасаа л долларын одоо нөөц их биш учраас бидэрт хомсдолд орох эрсдэл маш өндөр гэсэн үг байхгүй. Тэгэл тэрийг дагаал доллар дээшээ өснө л дөө. Та ер нь одоо Монгол Улсын хувьд Монгол банкны одоо төрөөс хараат бос байгаа байдал ер нь ямар хөө байна гэж харж байна. Яг хараат бос байж чадж гин үү? Үгүй юу гэдэг дээр та нэг хариултыг өгөөч. Нэг ийм тооцоол байдаг юм. Central Bank Independence гэдэг ойлголт. Тэр нь хэвтэ тэнхлэг дээр. За босоо тэнхлэг дээр болохоор average inflation гэдэг ойлголт байхгүй. Одоо энэ шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр нь одоо энэ хөндлөмжин болохоор нөгөө төв банкны хараат бус байдал гэж штэ тий. Тэгэнгүүт төв банкны хараат бус байдал өндөр байгаа орнууд буюу хараат бус биш одоо хараат биш орнуудын инфляцийн доор байдаг. Жишээ нь Швейцар, Америк, Итали гэдэг юм. Итали байдаг санагдаж шүү. За тэрний ойролцоогоор нэг 3-2% дээр явж байгаа. Жилийн инфляцийн түвшин тийм. Тэгэнгүүт энэ босоод инфляци дээр байгаа 9-8 энэ төр дээр байгаа улсууд чи юу юм гэхээр ийм 0.5 буюу нөгөө улс төрөөс төв банк нь хамааралтай ийм улсуудын болохоор 8-9 дээр явж байгаа. Одоо ерөөсөө шууд дэлхийг харах юм бол тэр чарт зураглал энд тайлбар өгчдөг байхгүй. Хамгийн их төв банк нь хамааралтай буюу улс төрөөс хамааралтай улсуудын инфляцийн түвшин 8-9-7 байна. Манайх. За нөгөө хамаарал багтаанууд нь энэ 1 2 3 байна. За тийм юу байдаг шүү. Угаасаа энэ чинь Нобелийн шагнал авсан судалгаа юм. Марга харахгүй. За гоё хариултаа. Тэр гоё чартыг бас хүмүүс олж үзээсэй тий. За саяны ярьсанчлан одоо ингээ хежийн сангуудын нөлөө бас айгүй том байгааг харж байгаа. Тухайн үед бол бүр бүтэн аваачаад Их Британий төв банкыг хүртэл сөхрүүлж штэ тий. Хежийн сангууд тухайн үед одоо ч гэсэн бас том нөлөөтэй байгаа гэдэгт бол би итгэж байгаа. Яа тэгвэл хамгийн том хежийн сангууд өнөөдөр хорилцоогоор тухайн үед бол нэг 10 хэд орчим тэрбум долларыг дээдлэлтаа нэг хөрөнгөийг өдөртдөг байсан байна. Одоо бол нэг юм 100 орчим байгаа шиг байна. Одоо хамгийн дээдлэлтаа нэг 100 тэгээ 80 70 тэрбум доллар гэдээ яваад байгаа. Энд чи бас айгүй их мөнгө болж байгаа. Хежийн сангууд чинь айгүй одоо хэж хийнэ гэдэг чинь одоо тухайн гарч болох эрсдэл одоо тухайн үнэлгээ нь өндөрөөр үнэлэгдсэн байна уу? Одоо дутуу үнэлэгдсэн байна уу гэдгийг ер нь бол зөв үнэлгээний нүгэн шахаж байгаа тийм сангууд л болж таарж байгаа шүү дээ. Том бэтүүдийг тавьдаг, том эрсдлүүдийг барьдаг. За тэгээд хамгийн гол нь нөгөө нэг том сангууд чинь одоо за бид нэр ийм хөрөнгө оруулалаа гэхэд одоо нөгөө нэг хөрөнгө оруулсан юунуудын жагсаалт нь том компаниуд ингээд гараад ирсэн мэдээ шүү дээ. Энд дээр төдөв, энэ дээр төдөв. Хежийн сангууд болохоор ерөөсөө бүх юм хөшигний цаана ерөөсөө л бүх юм нь ерөөсөө тийм мэдээлэл нь хаалттай байдаг учраас ерөөсөө тэр мөнгө хаашаа явж байгаа, тэр мөнгө хаашаа хийж байгаа гэдэг нь бас аюу хэлэхэд эргэлзээтэй тийм юутай байгаа гэж харж байгаа. Тийм сангуудын нөлөөлөл угаасаа хэлтэй. Одоо бид нар юу банк байхгүй тий. Сангууд одоо жишээ нь дэлхийн хамгийн том сан юу юм гэхээр BlackRock гэж сан байгаа тий. Одоо юугаар мэргэжлийн хэллэгээр бол AUM гэж хэлдэг штэ. Asset under management гэж байгаа байхгүй. Өөрсдийнх нь удирдах байгаа тэр мөнгөн хөрөнгө. Одоо жишээ нь BlackRock-ийн хувьд бол би энэ дээрээс хараа сууж ин л да. 2025 оны Q3 дээр 13.5 триллион доллар буюу их 80 доллар эргэлдүүлж байна. Ингээд тасарсан гэсэн үг шүү дээ. Тасарсан. Юу банк байхгүй тий. Банкнуудын юу аамч одоо юу гэдэг. Одоо чинь
JP Morgan-ны үнэлгээ чи өөрөө нэг $800 билион орчим байна уу дал явж байгаа шүү дээ. Тэрнээс чи ийм галзуу том бараг 15-20 дахин том явж байгаа байхгүй BlackRock чи. Нэг л санаа тий. Тэгэхээр энэ сангууд чи өөрөө маш хурдцтай томорж байгаа. Одоо миний санаж байгаагаар 2014 онд BlackRock 4 триллион яг under asset management хийдэг гэсэн байхгүй. Тэгэхээр чин эн чин сүүлийн жилүүдэд ийм амар том болчихлоо шүү дээ. Яагаад ийм том болцсон гэхээр ковид бол ковидын үед ковидын дараа эдийн засаг өсөнд хэлэн ийм тэлэх бодлого руу улс орнууд шилжинэ гэдгийг ойлгож штэ. Каштай сууж штэ тий. За одоо орцгооноо л гэж байгаа байхгүй да. Одоо нөгөө мэдээлэлтэй ойрхон юу тохиолдохоор гэдгийг мэдж байгаа хүмүүс чинь 14 оноос хойш чинь 10 жил өнгөрч байгаа шүү дээ. За нэг 11 жил тий. 11 жилийн дотор юугаа өөрсдийнхөө яг тэр нийт эргэлдүүлж байгаа хөрөнгийг ингэж нэмдэг одоо юм хаана мэдээ тий. За яг мэдээж хүмүүс нэмж мөнгөө өгж л байгаа бах тий. At least эн чинь даблтсан байгаа даа байхгүй. Яг энэ тоогоор харахаар бол ер нь триплтсэн л харагдаад байна л да. Тэгэхээр нөгөө каштай байгаа нөхдүүд чинь ингэж ажилтдаг л байх юм л тий. Энэ source бол яг тэгсэн биз дээ. Нэг өдөр тухайн үед $1 билион гэдэг бол амар шүү дээ тий. Тухайн үед 92 онд $1 билион гэдэг чинь бас агуу их мөнгө байгаа даа шүү дээ. Одоо тухайн үед ингэжсэн байгаа даа байхгүй. Одоо тэр хежийн сангуудаас олон одоо том засгийн газрууд, том улс гүрнүүдийн засгийн газрууд хежийн сангууд руу хүртэл ярьж за манай эдийн засгийг авраач, манайх ер нь доошо хөмөрөхгүй байна гэж асуудаг гэсэн байгаа байхгүй. За тухайн үед зан Soros байна уу, Druckenmiller энэ хоёулоо баг за нэг 99 оны сүүлээр байна. Үгүй 90 оны сүүлээр байна уу? 80 оны сүүлээр байна уу? Орос улс өөрөө эдийн засгийн эвгүй байдалд орсон. За нөгөө нэг үр зээл мэйл бас айгүй хэцүү байдалд орсон. Тэгээд ингээ хежи сангууд руу яриад ингээ урьж яриад за манад ер нь та нар юугаа яач хөрөнгөө зээлдүүлээч. Бид нэр яг энэ хэцүү байдал орох гээд байна гэд ингээд маш олон улсууд Азийн бас олон улсууд байгаа. За Солонгос улс байна. Таиланд улс байна. Ингээд мангар олон улсууд л байгаа л да. Ингээд ярил ингээд хежи сангуудын нөлөө тухайн үед бол бас асар их. За одоо ч гэсэн байгаад байгаа шүү. Тэгээд маш их каштай суудаг учраас салбар нь байсан шүү дээ. Тий. Тэгэхээр баг хатлаа George Soros-ын сан гэдэг оюутнуудад хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг тийм сан байсан. За гадагшаага бас хамгийн анхны интернет энтриг ер нь тэнцэн л очиж суудаг байсан. Одоо миний санаж байгаагаар 96-7 оны юм ярьж шүү баг. Тэгээд тэнд хамгийн анх интернет гэдэг зүйлтэй ерөнхийдөө танилцж ирсэн. Одоо хамгийн анхны Yahoo mail-ийг тэнд нээсэн байдаг хгүй. Одоо миний Yahoo бараг 30 жил болох чи. Ой тэнд байсан юм тий. Тий тэндээс нээжсэн ийм юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө зөвхөн хүмүүс нэг ийм юу ярьдаг. Conspiracy theory яригчид бол нэг ийм юм хэлдэг. Одоо жишээ нь ингээд нэг ийм сан гэдэг нэг ийм юу байгуулчлаа. Мэдээлэл цуглуулах төв байгуулцдаг улс орнуудад. Тэгээ улс орнуудаа ерөнхийдөө эдийн засгийн одоо болцол хийдэг гэдэг. Яг нэг талаасаа мэдээлэл цуглуулж байгаа мэдээж л үнэн л байх л та. Тэр чинь эдийн засгийн ямар хуу тоонууд гарч ийн энэ зах зээл рүү тэдний хэмжээний мөнгө хөрөнгө оруулалт оруулахад ингэж өснө гэж бүхэл тооцооллыг хийж байгаа шүү дээ. Тэр чинь мэдээж. Тэгээд яг нөгөө яг тэр хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд улс орныг дампууруулдаг гэж хэлдэг. За тэгэхэд зарим одоо нөгөө тэр юунуудыг George Soros-ийн нөгөө юунуудыг одоо видео контентуудыг тэр чинь үүдүүлээ баримтат кинонуудыг юмнуудыг ингээд үзэхээр одоо жоохон яг өмнөдөө бол нэг жоохон тийм дургу шорт хийдэг гэсэн үг байна. За тийм аз жаргалтай хийдэг үг юм уу. Энэ ч ард маш олон хүмүүс хохирж идэг учраас би энэ маш дургу өндөр гэдгийг хэлдэг байна. За тэр Big Short гэдэг кинон дээр бас яг тийм үйл явдал гардаг шүү дээ. Асар их ашиг хийгээд байгаа мөртлөөсөө тий. Нэг тийм уруугар хийдэг. Би ингээд Америкийг сүрүүлчлээ гэдэг тэгж байгаа байхгүй. Тэгтээ би хийгээг бол хэнийг нь хийх л байсан. Учраас би ашигтай ажиллаад байгаа ч гэсэндээ энэний цаана асар олон хүмүүс хохиролд орж үлдчихэж байгаа гэдгийг бас ярьдаг. Тэгээ тэрэндээ их дургу байдаг л гэж ярьдаг. Тэгээ ямар яг нүрийг хараад сууж ирсэн биш мэдэхгүй л байл л да. Зүгээр баримтат кино номууд дээр л тэгж гардаг те. Ер нь бол бас ер нь тэгдэм билээ. Яалтчгүй
За ингээд ном дээр гарч байгаа ч гэсэн яг өөртөө хэлж байгаа нь үнэхээр дургу байж байгаа байхгүй. Тухайн одоо ингээд өөрөө Жорж Сорос ч амар филантропист хүн шүү дээ. Тэгэл маш их зүйл ингээд энэ олсон ашигаа ингээд зөв зүйлд ингээд зарцуулаад явж идэг. Тэгээд энэ улс хурлуудыг одоо хямралаас унахаас нь авардаг ч гэдэг ч юм уу. Тэгээд тухайн улс орныг одоо ингээд за үнэхээр системийн угаасаа норж унахад бэлэн болцсон байгаа шүү дээ. Тухайн үед тэгэл өстэй шүдээ зугаал би бол ингэж энэ тухайн улс орн одоо тий ард иргэдийг ингэж зовоомооргүй байгаа ч гэсэн одоо тэгээд өөр нэг хүн угаасаа хийж л таараа нэг өдөр угаасаа нурчл таараа тэгээд хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж хийгээл барууны тим юм яасан гэсэн гүлэг мүлэг болоо явна шүү дээ. Харин тий тэгж магадгүй. Яалч зүгээр үнэн дөрхөнлийн юм чинь би хоёулаа ямар хийгээд байгаа шүү дээ. Нөхцөл байдлын юм л болж исэн юм чинь. Тий. Өстой гоё сэдв байна. Хайхан зөв хөө сэдв байна. Тэгээд манерийн тэр хийжсэн юмнуудыг бол яг гадарлана. Тэгтээ бас сайн мэддэг гэж бодлойлаад яг тэгээд ийм том боцоогч гэсэн тавьж авч исэн л хүн юм байна л гэдэг. Ер нь энэ түүхүүд бас биднэрт айгүй их сайн хичээл болж идэг. Одоо энэ кинонуудыг л ерөнхийдөө барьж аваад үзээд байх юм бол ер нь ойлгодог. Тэгээ одоо тэр 2008 оны юм л тэрэн дээр чинь за маш олон кинонууд байгаа шүү дээ. За Inside Job байгаа. Money Never Sleeps байгаа. Манай хичээлүүд дээр үздэг нэг. За саяны нөгөө Big Short ч юм байгаа. За өөр юу гэдэг ч үлээ дээ тий. Одоо маш олон кинонууд байгаа. Энэ чинь бүх одоо оролцогч талууд яг энэ үед ямар үйлдэл гаргаж исэн бэ гэдгийг тайлбарладаг. Тэгэхээр яг энэ баримтат болон ийм уран сайхны болгоцсон кинонуудаас ялангуяа энэ уналтын үе энэ яагаад үүссэн гэдэг тайлбаруудыг үзчих юм бол зүгээр нөгөө нэг юм практикли чарт харж сурч ирснээс одоо миний үеийн сурч ирснээс хамаагүй амархнаар сурна гэсэн. Бид нар чи ингээл нөгөө чартуудыг харьцуулж хараад за энэ үед нь юу болсон ингээл нөгөөдгийнх нь түүхийг ухаал ингээл зовоол суудаг гэсэн байхгүй. Тэгэхээр кинон дээрээс үзчихээр энэ чинь нэрээ ийм болсон юм байна гэдгийг ойлгочдөг айгу гоё байдаг шүү. Тэгэхээр тэр кинонуудыг бас сонирхож үзвэл Look TV-ээр айтайхан орчуулгуудтай юмнууд байж идэг шүү. Тийм. Тэгээ Netflix эдэр дээр ч гэсэн байгаа л байна. Яг үзийг үл зөндөөл сэдвүүд. Тэгээд яг ойлгож үзэх нь өөрөө чухал байх гэж бодож байна. Яалч юу тэгээд ингээд нэг юм үзээд эхний удаа бол үзээ ойлгохгүй шүү дээ. Big Short ч одоо яг юу болоод байгаа ингээд ойлгохгүй. За тэгээ 2 3 үзчихээж ингээд яг ойлгож байгаа байхгүй. Яг ингийн хүмүүсийн хувьд болохгүй бол одоо ChatGPT-гээс асуужхгүй гэдэг тайлбарлуулчихна тийм шүү дээ. Тий. Одоо юм харцангуй их амар болчиход байна тий. За тэгвэл хоёлаа ингээд заавал. За ингээд хоёлаа энэ удаагийн дугаараа өндөрлөе. Тэгээд дараагийн дугааруудаар илүү сонирхолтой содон шинэ сэдвүүдийн талаар ярилцах болно. За тэгээд цаг гаргаж манай дугаарыг сонсож байгаа та бүхэнд их баярлалаа. Дараагийн дугаараа уулзлаа. Түр баяр таа. Баярлалаа.